сайн мэцхан үзэгчдээ Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид энэ 7 хоногт болж өнгөрсөн олон улсын үйл явдлуудыг та бүхэнд багцлан өргөх болно. Өнгөрсөн мягмар гарагт буюу 10 дугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израильд болж байсан хөгжмийн фестивал руу гал нээж 1200 хүний амь насанд хүрсэн халдлагаас хойш 2 жил өнгөрчээ. Хамас бүлэглэл Израилийн өмнөд бүс нутагт болж байсан хөгжмийн фестивал руу дайрахаас гадна Израилийн армийн бааз мөн нутгийн фермүүд рүү халдсан байдаг. Мөн 251 Израиль иргэнийг барьцаалснаас дийлэн хийг нь яриа хэлэлцээний үр дүнд буцааж авчирсан. Гэвч одоо хүртэл Газын зурагт 48 хүн барьцаанд байгаа бөгөөд Израилийн талаас 20 орчим нь амьд байгаа гэж үзэж байна. Хамасын зүгээс үлдсэн барьцааны иргэдийг гал зогсоох шийдвэрт бүр мөсөн хүрчээж буцаана гэсэн байр суурьтай байгаа бөгөөд нутаг дэвсгэрээс нь Израилийн арми бүр мөсөн гарсан тохиолдолд л эдгээр иргэнийг буцаана гэсэн юм. Харин Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн хувьд Хамас зэвсгээ буулгаж бүх барьцааны иргэдийг буцаах хүртэл дайныг үргэлжлүүлнэ гэж мэдгдсэн. За ингэж Хамасын дайралт ойрхон дорнод дахь томоохон дайныг эхлүүлэх нөхцөл байдлыг үүсгэж эргээд Израиль Газын зургас руу халдснаар 2 жилийн хугацаа өнгөрөөд байгаа юм. Израилийн арми Газын зургас дахь нийт хүн амын 10%-ийг нь гэмтээж бэртээж амь насанд нь халдаад байгаа. Тодруулах юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд Газын зургаст 67 мянган иргэн амь өргөцсөний 20 мянган хүүхэд. Энэ нь цаг тутамд нэг хүүхэд амь насаараа хохирж байгаа гэсэн үг юм. Түүнчлэн 169 мянган иргэн дайнд нэрвэгдэж бэртсэн. Нэгдсэн улсны байгууллагын хүүхдийн сангаас гаргасан тооцоололоор Газын зургаст 3 мянгаас 4 мянган хүүхэд нэг ба түүнээс дээш мөчхүү болсон гэсэн үг. За бусад тохиолдлуудыг дурдах юм бол 125 эрүүл мэндийн төв дайралтанд өртсөний 34 нь эмнэлэг байсан бөгөөд 1700 гаруй эрүүл мэндийн ажилтнууд амь насаараа хохирсон. Газын зургаст болж байгаа бас нэг гамшиг бол үлсгэлэн. Израилийн арми Газын зургасыг бүсэлж гадны тусламж оруулах гарцуудыг нь хаасан. Үүнээс болоод хүмүүс ялангуяа хүүхдүүд үлсгэлтэнд нэрвэгдэж ноцтой шимт хижээлийн дутагдалд ороод байгаамаа. Үлсгэлэнгөөс болж нас оргистын тоо 459-д хүрсний 154 хүүхэд. Судалгааны байгууллагуудын тооцоолж байгаагаар нийт хүн амын 3/1 нь үлсгэлэнгөөс болж хүндхэн нөхцөл байдалтай тулгараад байгаа юм. Хүүхдийн шимт хижээлийн дутагдлын хувьд түүхэн муу нөхцөл байдалд Газын зургас хүрсэн гэдгийг их сурвалжууд хэлж байгаа. Тодруулах юм бол 4 хүүхдийн нэг нь шимт хижээлийн дутагдлаас болж хүндхэн нөхцөл байдалд ороод байгаа бол 5 шин яриа тутмын нэг нь дутуу төрж эсвэл жим баг төрж байгаа юм байна. Газын зургасын цэвэр усны хангамж усны байгууламжуудын 89% нь мөн дайнд нэрвэгдэж устдаад байгаа. Өнөөдрийн байдлаар нийт хүн амынх нь тал нь өдөрт 6 литрээс доош ус хэрэглэж байгаа юм. Нийт орон сууцны 92% нь устдаж, худалдааны бусад барилгуудын 88% нь мөн устдсан байдалтай. За энэ бүс нутагт ажиллаж байсан хэвлэл мэдээллийн байгууллагуудын 300 гаруй хүн амь насаа алдаад байгаа нь 1800 оноос хойш дайны үеэр сэтгүүлчдийн нас орсон хамгийн өндөр тоо болоод байгаа юм. За тэгвэл энэ бүх гамшигт төгсгөл ирж магадгүй тухай мэдээ энэ 7 хоногт нь гарсан. Тодруулах юм бол Израилийн засгийн газар болон Хамас бүлэглэл Америк нэгдсэн улсаас зуурчилсан гал зогсоох энхийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухайд санал нэгдэж эхний шатыг хэрэгжүүлэхэд бэлэн болсон тухай одоо өнгөрсөн 5 гарагт мэдээлсэн. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар өөрийн цахим хуудасна албан ёсоор мэдээлж талбайд гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шатыг хэрэгжүүлэхээр баримт бичигт гарын үсэг зурсан гэдгийг хэлсэн. Түүний мэдээлснээр хэлэлцээрийн хүрээнд Хамас бүлэглэлийн барьцаалсан хүмүүс сулдагдах бол нөгөө талд Израилийн цэргүүд тохиролцсон шугам хүртэл ухрана. Харин Улаанбаатарын цагаар Баасан гарагийн өглөө Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг суллах тухай хэлэлцээрийг Израилийн засгийн газар баталсан талаар ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн ажлын албанаас нь мэдгдсэн. За барьцааны иргэдийг эрх даваа гарагт эсвэл мягмар гарагт суллана гэж Дональд Трамп мөн тодтогсон. Израиль Хамасын хооронд гал зогсоох гэрээг албан ёсоор үзгэлэхээр Египтийг зорихоор төлөвлөж байгаа гэдгээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мөн хэлсэн бөгөөд тохиролцоо хийгдснээс 24 цагийн дотор талууд гал зогсоож эхлэх ёстой юм байна. За гэхдээ одоо хүртэл энэ дайныг эцэслэхэд эдгээр саяын дурдсан алхам яаж хийгдэх тухай буюу нарийн төлөвлөгөө нь тодорхойгүй хэвээр байгаа юм. За одоогоор мэдэгдэж байгаагаар Америк нэгдсэн улс 200 орчим цэрэг Газын зургаст гал зогсоох тохиролцоог биелүүлж байгаа эсхийг хянах, за мөн дэмжлэг үзүүлэх зорилгоор одоо Израиль руу илгээхээр болж байгаа. За Израильд цэрэг иргэний зохицуулалтын төвийг мөн байгуулах бөгөөд ингэснээр хүмүүнлэгийн тусламжийг Газын зургаст зохицуулах, за мөн логистик, аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилготой байна. Энэ төлөвлөгөөнд Америк нэгдсэн улсын цэргүүдээс гадна зуурчлагч Египт, Катар, Турк болон Арабын нэгдсэн Эмират улсын цэргүүд оролцож магадгүй байжээ. Америк нэгдсэн улс, за тэр дундаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ дайнд зуурчлагчийн үүргийг урагштайгаар гүйцэтгэж байна гэдгийг олон улсын шинжээчид хэлж байгааг мөн онцлох зүйтэй.
За гал зогсоох мэдээллийг сайшааж хүлээн авч байгаа гэдгээ олон улсын олон эрх баригч илэрхийлсний дотор Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, за мөн Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас нар байна. Түүнчлэн Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Дональд Трамптай яриа хэлэлцээний төвшөнд маш ахицтай явж байгаа гэдгийг илэрхийлсэн. Гэхдээ Нетаньяхугийн хувьд гал зогсоох нь дотооддоо дэмжлэг авахгүй байх магадлал өндөр байгаа. Тухайлах юм бол тус улсын хэд барууны үзэлтэй үндэсний аюулгүй байдлын сайд нь Хамасыг бүр мөсөн устгахгүй байх юм бол засгийн газар унгаана гэдгээ мэдэгдээд байгаамаа. Дараагийн мэдээ та бүхэнд хүргэе. Японы эрх баригч либерал ардчилсан намын даргаар 64 настай Саная Такеичи сонгогдож тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайд болох нь тодорхой болоод байна. Такеичи нь намын 5 нэр дэвшигчийн дунд цорын ганц эмэгтэй нэр дэвшигч нь байсан юм. За өнгөрсөн жилийн дотоод сонгуульд тэрээр анхны санал хураалтаар тэргүүлж байсан ч 2 дахь шатанд ялагдаж байсан. Харин энэ удаад нийт 185 санал авсан байгаа юм. За тэрээр засгийн газрын гишүүн болохоос өмнө телевизийн хөтлөгч, металл хамтлагийн бөмбөрчин байсан бөгөөд мотоцикл унах дуртай гэх мэтчлэн улс төрөөс гаднах амьдрал нь олонний анхаарлыг ихээр татаж байгаа юм. Консерватив үзэл баримтлалтай Саная Такеичи Британий ерөнхий сайд асан Маргарет Тэтчер дуртай түүнээс уран зориг авдаг гэдгээ нээлттэй илэрхийлдэг бөгөөд олон улс ч түүнийг Японы төмөр хадагтай хэмээн хэдийн нэрийдэд эхэлжээ. Түүнчлэн Японы ерөнхий сайд асан Абе Шинзогийн үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдгээ ч тэрээр мэдгдсэн юм. Эцгийн эрхт ёс зохиолсон төрөлтийн төвшин эрс буурсан Япон улсад эмэгтэй хүн ерөнхий сайд болох магадлал өндөр байгаа нь олон улсын анхаарлыг мэдээж ихээхэн татж байгаа. Саная Такеичи консерватив үзэл баримтлалыг тууштай дэмжигч бөгөөд уламжлалт хашилсан зарим хуулийг эсэргүүцэж явсан гэдгээр бас нэртэй нэгэн. Кампанит ажлынхаа үеэр ч гэсэн гендрийн талаар үг бараг цухуулгаагүй байсан тэрээр сонгуулийн үеэр харин эрэгтэйчүүд давмгайлсан намд нь өөрчлөлт орох тухай онцолсон. Эрх баригч намын эмэгтэй хууль тогтоогч нар сайд болох нь ховор. Мөн гендер олон янз байдлын талаар үг хэлсэн ч тоогдохгүй өнгөрөх нь илбэг байдаг байна. Харин Саная Такеичигийн хувьд тэднээс ялгаатай нь намынхаа эрэгтэйчүүдтэй ижил хуучинсаг үзэлтэй нэгэн гэж олон улсын хэвлэлүүд түүнийг цоллож байгаа юм. Сонгогдсныхоо дараа тэрээр ажил амьдралын тэнцвэр гэдэг ойлголт өөрийнх нь хувьд байхгүй, ажил бас дахин ажил гэдэг зарчим хэрэгжүүлж ажиллана гэж хэлсэн нь амиа оролтын түвшнээрээ дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа Японы цахим сүлжээнд мөн л талцал үүсгэж амжсан. За шинэ удирдагчийн өмнө олон бэрхшээл мөн тулгарч байгаа. Тухайлах юм бол олон жил үн бууралттай байсан Япон улс одоо үнийн өсөлтийн дарамтанд орсон. Такеичи үнийг гол асуудал хэмээн үзэж төрийн зардлыг нэмэгдүүлж мөнгөний зөөлөн бодлого баримтлахыг зорьж байгаа. Мөн түүний удирдах байгаа нам сүүлийн сонгуулиудад парламентийн дээд тоо танхимд олонхоо алдсан эрх баригч нам 1955 онд байгуулагдсанаас хойш хамгийн хүнд ялагдсан. За амжиргааны өртгийн өсөлт, инфляцийн дарамт нь иргэдийн дургуутцыг мөн төрүүлж залуу сонгогчдыг сөрөг хүчин талд татах гол хүчин зүйл нь болсон юм. За Такеичи тулгарх өөр нэг сорилтойгоо нь Америкийн нэгдсэн улс болон Японы харилцааг удирдах, за мөн амжиргааны зардлын хямралд дөрвтэй хариу өгөх явдал юм. Гэхдээ одоогоор түүний ерөнхий сайдаар батлагдах хэсэг нь тодорхойгүй байгаа. За мөн санал хураалт нь энэ сарын 15-нд болж баталгаажиж байж эдгээр одоо өөрийнхөө хийсэн амлалтуудыг бол биелүүлэх боломжтой болно гэсэн үг юм. Дараагийн мэдээллийг та бүхэнд хүргэе. За Дэлхийн худалдааны байгууллага 2026 онд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ ердөө 1.5%-аар өснө гэж шинжилсэн тамга гаргалаа. Энэ нь 8 дугаар сард гаргасан 1.8% өсөлтийн урьдчилсан тамгаас эрс буурсан үзүүлэлт болж байгаа юм. За энэ бууралтын гол шалтгааныг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлогын удаашралтай нөлөөтэй гэж тодорхойлж байна. За 2025 оны хувьд Дэлхийн худалдааны байгууллага дэлхийн худалдааны өсөлтийн төлөвийг өмнөх 1.9%-аас 2.4% болгон дээшлүүлсэн. Энэ өсөлт нь Америкийн нэгдсэн улсад тариф нэмэгдэхээс өмнө импортын урсгал түргэн өссөн, за мөн хиймэл оюун ухаантай холбоотой бараа бүтээгдэхүүний худалдаа нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна. За гисэн хэдий ч энэ нь 2024 онд бүртгэгдсэн 2.8% өсөлтөөс доогуур хэвээр байгаа юм. Дональд Трамп 1-р сард албан ёсоор ажиллаа авснаас хойш тарифын бодлогоор санхүүгийн зах зээлд дөргөлт үүсгэж дэлхийн эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байгаа гэж шинжээчид шүүмжилж байгаа. 8-р сарын 7-нд Дональд Трамп хэд хэдэн орноос импортлох бараанда өндөр татвар оноосон бөгөөд Швейцар, Бразил, энэтхэг зэрэг гол худалдааны түншүүд шин тохиролцоо хайхад хүргэсэн юм. Харин Европын холбоо Америкийн нэгдсэн улсад экспортлох бараанда 15% татварын хязгаартай хэлэлцээр байгуулсан. Дэлхийн худалдааны байгууллагын тайланг нарийн харах юм бол 2025 оны эхний хагаст дэлхийн экспорт, импортын нийлбэр хэмжээ жилийн дүнгээрээ 4.9% өссөн бол худалдааны үнийн дүн 6% өсжээ.
За энэ нь 2024 оны 2% өсөлтөөс давсан үзүүлэлт болж байгаамаа. Дэлхийн эрчим хүчний судалгааны байгууллага Эмберийн шинэ мэдээллээр энэ оны эхний хагаст сэргээгдэх эрчим хүч анх удаа нүүрсийг ардаа орхиж дэлхийн цахилгаан эрчим хүчний гол их үүсвэр болжээ. Дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөж байгаа ч нар салхины эрчим хүчний өсөлт ийхүү хурдтай өсснөөр нэмэлт эрэлтийг бүрэн хангаж нүүрс байгалийн хэрэглээг бага бууруулсан байна. За гэхдээ Эмберийн дүгнэлтээр энэ үзэгдэл нь дэлхийн хэмжээнд жигд бус байгаа. Хөгжиж байгаа орнууд. За ялангуяа Хятад улс цэвэр эрчим хүчний өсөлтөд голлох үүрэг гүйцэтгэсэн бол Америкийн нэгдсэн улс, Европын холбоо зэрэг хөгжингүй орнууд эсрэгээрээ нүүрс, хий зэрэг дулаан ялгаруулдаг түвшнээс илүү хамааралтай болсон байна. За мөн олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд дурдсанаар Америкийн нэгдсэн улсад Трампын засаг захиргааны бодлогоос шалтгаалan сэргээгдэх эрчим хүчний өсөлт урьдчилсан тамгаас эрс сулрах төлөвтэй байгаа юм байна. За мөн тус байгууллагын мэдээллээр нүүрс 2024 онд ч дэлхийн хамгийн том ганц эрчим хүчний их үүсвэр хийвэр байна гэсэн. За энэ байр суурийг нүүрс 50 гаруй жилийн турш хадгалсан байгаа юм. Харин Хятад улс хэдийгээр нүүрсний цахилгаан станцуудыг нэмэж барьж байгаа ч цэвэр эрчим хүчний хүчин чадал нэмэгдүүлэлтээр дэлхийд холд авч яваа. За тус улс дэлхийн бусад бүх орныг нийслүүлснээс ч илүү нар салхины станц шинээр барьснаар 2025 оны эхний хагаст сэргээгдэх эрчим хүчний өсөлт цахилгаан хэрэглээний өсөлтөөс давж нүүрс хийн хэрэглээг 2%-аар бууруулжээ. Харин энэтхэг улсын эрчим хүчний хэрэглээний өсөлт нь илүү удаан байсан ч гэсэн нар салхины шинэ их үүсвэрүүдийг ихээр нэмэгдүүлснээр нүүрс болон хийн хэрэглээг бууруулж чадсан байгаа юм. Тайлан цааш дэлгэрүүлэн харах юм бол нарны эрчим хүч өсөлтийн 83%-ыг дангаар бүрдүүлсэн бөгөөд дэлхийд даяар 3 дахь жилдээ дараалан хамгийн их нэмэгдэж байгаа эрчим хүчний их үүсвэр болоод байна. За одоогоор нарны эрчим хүчний 58% нь орлогын түвшин багатай орнуудад үйлдвэрлэгдэж байгаа. Энэ нь нарны эрчим хүчний технологийн өртөг 1975 оноос хойш 99.9%-аар буурсантай холбоотой гэж үзэж байгаа юм. За нарны үнэ хямдарснаар шинэ зах зээлүүд жил хүрэхгүй хугацаанд бий болж байгаа. Жишээлх юм бол Пакистан 2024 онд 17 гигаваттын хүчин чадал бүхий нарны хавтан импортлсон нь өмнөх оныхоос 2 дахин их болж байгаа бөгөөд энэ нь улсын цахилгаан эрчим хүчний нийт хүчин чадлын 3.1-тэй тэнцэнэ. Мөн Африк төвд 2025 оны 6 дугаар сар хүртэл нарны хавтангийн импорт 60% өсжээ. Ингэхдээ нүүрсний хэрэглээ өндөртэй өмнөд Африк тэргүүлж харин Нигер 1.7 гигаваттын хүчин чадлаар Египтийг гүйцэж 2 дугаарт орсон юм. За энэ нь Европын 1.8 сая айл өрхийн цахилгаан хэрэглээнд хүрэлцэх хэмжээ болж байгаа гэсэн. Харин Алжир нарны хавтангийн импортоо 33 дахин, Замб 8 дахин, Ботсвана 7 дахин өсгсөн байна. За гэвч зарим улсад нарны эрчим хүчний өсөлт хит хурдан байгаа нь шинэ сорилтуудыг мөн дагуулж байгаа гэдгийг дурдхан зүйтэй. Жишээлх юм бол Афганистанд нарны усны шахургууд нь газар доор усны түвшинг бууруулж ирэх 5-10 жилд усны хомсдол үүсгэх аюултай болгоод байгаа. Гэхдээ хаанч байсан сэргээгдэх эрчим хүчний салбарт Хятадын давмгай байр суурь тодорхой хэвээр байна гэдгийг бол шинжээчид онцлсаар байна. Эмберийн шинэ мэдээллээр 2025 оны 8 дугаар сард Хятадын цэвэр технологийн экспорт 20 тэрбум Америк долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоосон. Цахилгаан автомашины экспорт нь 26%, батарейны экспорт 23%-аар тус өссөн бөгөөд эдгээрийн нийлбэр үнэ нь Хятадын нарны хавтангийн нийт экспортынхоос 2 дахин их болж байгаа юм. За Хятад ийхүү дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтийг удирдан нүүрсний 90 үеийг ардаа орхих шин түүхийг бичиж байна гэж олон улсын хэвлэлүүд онцолж байна. Хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэнд энэ 7 хоногт Нобелийн шагналаар шагнагдсан эрдэмтнүүдийг онцолж байна. Нобелийн хороо 2025 оны анагаах ухааны Нобелийн шагналыг Америкийн нэгдсэн улсын Сиэтл хотын системийн биологийн хүрээлэнгийн Мэри И. Бранков, Сан Францискогийн Фред Рамстел, Японы Осакагийн их сургуулийн Шимон Сагагачи нарт олгохоор шийдвэрлэжээ. Тэд периферийн дархлааны тэсвэр хэмээх үзэгдлийг нээж дархлааны эсүүд өөрийн биеийг довтлохоос хэрхэн сэргийлдгийг тайлбарсан энэхүү судалгаагаараа энэхүү нэр үнэтэй шагналыг хүртэж байна. Тодруулах юм бол судлаачид зохицуулагч ТС хэмээх шин төрлийн дархлааны эсийг илрүүлсэн нь өөрийн эсрэг халдах аюултай дархлааны урвалыг хязгаарладаг болохыг тогтооход хүргэжээ. 2025 оны физикийн Нобелийн шагналыг Америкийн нэгдсэн улсын Калифорни их сургуулийн профессор Джон Кларк, Йейл их сургуулийн профессор Мишель Деворет, Калифорни их сургуулийн профессор Джон Мартинес нар хүртлээ. Судлаачид цахилгаан хэлхээнд микроскоп хэмжээний квант түнэл болон энергийн квантчлалыг нээж тэдний хийсэн чипэн дээрх туршилт нь гартаа багтахуйц системд квантын физикийн нөлөөг бодитоор харуулсан юм.
За энэ нээлтээр тэд олон тооны бөөмс оролцсон том системд ч квантын шинж чанарыг илрүүлэх боломжтойг баталж физикийн ухаанд шинэ хуудас нээгдсэн гэж байна. 2025 оны химийн Нобелийн шагналыг Японы Кёотогийн их сургуулийн Сусумо Китагава, Австралийн Мельбурний их сургуулийн Ричард Робсон болон Америкийн нэгдсэн улсын Калифорни их сургуулийн Беркли дэх Омар Яги нарт олголоо. Тэд металл, органик бүтэц, шинэ төрлийн молекулын архитектурыг хөгжүүлсэн юм. За энэ бүтэц нь хийн урсгал нэвтрүүлэх чадвартай учраас агаар дахь ус цуглуулах, нүүрс төрөгчийн давхар эсэл барих, хорт хий хадгалах, химийн урвал хурцсах зэрэг олон салбарт хэрэглэгддэг. Судлаачид металл ионыг тулгуур болгон урт органик молекулуудаар холбож, дотор нь өрөө мэт хөндөй бүхий таст бүтэц үүсгэснээр химийн шинжилгээ ухаанд шинэ нэрэн эхлүүлсэн байна. 2025 оны утга зохиолын Нобелийн шагналыг Унгарийн зохиолч Ласло Краснохоркай хүртлээ. Түүнийг сүүлийн үеийн аимшиг дунд урлагийн хүчийг дахин тунхаглаж, онцтой, мэдрэмжтэй бүтээл тойрвсны төлөө энэ шагналыг олгосон байна. Тэрээр 1985 онд Сатан Танго нэртэй бүтээлээрээ олон танигдсан. За тэрээр 2002 онд утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн зохиолч Имре Керцийн дараа уг шагналын эзнэр тодорсон Унгарийн 2 дахь зохиолч болж байна. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тойм хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай.